Ямар гоё юм бэ. Ямар гоё юм бэ. Ямар гоё юм бэ. Ямар гоё юм бэ. Ямар үзэсгэлэнтэй юм бэ. Би бүр амар гоё газар ирчлээ энэ хараа. Юу ярьж байгаа мартчихлаа гоё юм аа. Энэ Бамака энэ хараа. Чим гоё газар ирсэн бэ. Хайцгаа Лондонгийн влогны парт 2-тоо 5-таа морил би ердөөсөө эхлэл хийгээгүй юм билэ. Би болохоор Англид хэлний сургалтанд суух гэж ирсэн. Тэг бичлэгнийхаа эхэнд ерөнхий зардлуудаа та нарт хуваалцъя гэж бодож байна. Хамгийн эхлээд визнес эхлэе. Application fee $179, дахиад нэг $105, нийлээд ямар ч $284 болсон. Яг визэндээ. Тэгэд би яг визэндээ ордог өдөр цагаасаа хоцроод шууд цаггүй орно гэд шууд тэр өдрөө 200 мянгаыг төлөөд шууд тэр дороо орцсон. 200 мянга төгрөг төлөөд цаггүй орчт юм билэ. Тасалбарын хувьд гэх юм бол эндээс би 2 дамжиж ниссэн. Улаанбаатараас Франкфурт, Франкфуртаас Лондон. Буцахтаа болохоор Лондон, Истанбул, Истанбулаас Улаанбаатар гээ ингэж дамжиж байгаа. Тикет болохоор би Trip гээд аппликейшнээр захиалж авсан. Нийтдээ $1242 болсон. Тэгээд энэ дээрээ нэмэлтээр ачааны мөнгө гэж төлсөн. Буцах тикетэн дээр болохоор ачаа ердөөсөө ороогүйсэн. Тэгээ ачаа нэмэлтээр гээд гар ачаа 8 кг. Тэгээд одоо том ачаа 20 кг билүү 23 кг байсан. Тэрийгэ нэмэхэд 69-70 орчим доллар болсон. Улаанбаатараас Франкфурт руу нисэхэд миний ачаа 28 кг болцсон. Хитэрсэн байсан. Тийм 5-6 кг хитэрсэн. Тэгээ би илүү ачааны мөнгө гэж нийт 150 мянга төгрөг төлсөн. Тэгээд шууд тэр 150 мянга төгрөг нь болохоор Улаанбаатараас ганцхан Франкфурт орох илүү ачааны мөнгө биш. Шууд Лондон руу очих илүү ачааны мөнгө. Тэгээд онгоцны буудлын дээрээ одоо Монголын онгоцны буудлын дээр шууд 150 мянга төгрөг төлөөд тэгээд тэндээсээ миний ачааг шууд Лондон руу явуулсан гэсэн үг. Хэрвээ тэгээгүй байсан бол би трипээр тикет авахад онгоцны буудлын дээрээ Франкфурт дээр би ачаагаа аваад дахиад Лондон явахдаа ачаагаа бүртгүүлэх байсан. Тэгэхээр ер нь нэлийн цаг аван тийм болохоор миний ачааг шууд ингээд дамжин нислэгт ингээд дамжуулаад явуулсан айгу амар байсан. Тэгээ буцахтаа болохоор илүү ачааны мөнгө гэж хэдийг төлөх ердөөсөө мэдхгүй байна одоогоор. За утасны дугаарын хувьд гэх юм бол би миний өмнөх влогийг үзсэн бол ер нь бол би англи хэлний сургалтанд суух гэж ирж байгаа болохоор надад одоо тэр анкет энтрийг бөглөхөд англи дугаар хэрэгтэй байсан. eSIM авахар чинь одоо зарим eSIM чинь дугааргүй байт юм билээ шүү дээ, зүгээр цэвэр дата. Тийм болохоор за би ер нь яг баталгаатай энэ дээр гээд очоод яг ийм дугаартай SIM авъя гэж бодсон байхгүй юу. Тэгээ онгоцны буудлын дээр vending машинаас 40 паундаар Beat SIM карт авсан. Тэгээ тэр нь ингээд шатчихж байгаа. Одоо энэ тэр нь би энийг гэхдээ юу яа гэж бодож байгаа. Буцаах ч юм уу ямар нэгэн арга байна уугүй асууж үзнэ. Ягаад тэгэхээр идэвхжүүлээгүй асаагаагүй. Тэр онгоцны буудлын дээрээсээ би 55 паундаар 1 сарын хугацаатай unlimited data буюу одоо хязгааргүй дататай тийм дугаар авсан. Ер нь бол 50 ГБ, 20 ГБ, 10 ГБ гэдээ маш олон сонголттой байсан. Гэхдээ би угаасаа влог хийн, одоо reel хийн, юм хязгааргүй дата хэрэгтэй байгаа болохоор тэг нэмээс 55 паундаар авсан. За одоо буцаад Лондонгийн влог руугаа эргэж орцгоё. Эргэж буцацгаая. За би юм өндөгтэй, мөөхтэй юм сэндвич аваа. Тэгээд нэг Earl Grey цай, дэм apple cinnamon юу ч гэсэн юм гоё яриад авцгаа. Өнөөдөр миний хичээл ихний өдөр тэг би амар хоторчлоо гэж таад 15 минутаас илүү хотороод оруулахгүй гэсэн байхгүй юу. Оройтож гарсан нэгдүгээр, хоёрдугаарт метрогоо олсон чинь метро нөгөө ингээд хоёр талтай байгаа шүү дээ. Нэг нийшээ явдаг, нэг нийшээ явдаг. Тэгээд би бурууд нь суучвал бүрийг хоцорно гэд амар нягталж харах гэж бас удцсан. Эндээ ирсэн чинь хаяг байдаггүй. Тэгээд бүр толгой гээд тэгэл за ямар ч гэсэн нэг давхартай German bakery гэдэг нэг юм bakeryтэй гэсэн яг тэрийг нь хаагаад. Тэгээ одоод очсон чинь ашгүй одоо ингээд энэ дээр нэр мэдтэй юм одоо цаас нааж магаад харагдаж байна уу? Энэ нэртэй цаас нааж магаад тэгээ одоо шалгалт авна гэсэн юмсээс. Тэгээ одоо 8:30 болж чинь би юм мэдгээ гараад ирсэн. Энэ бүр үнэхээр гоё амттай. Тэгээд ингээд 1 2 3 юм авахад 12 паунд болсон. Ямар ч өнөөдөр сургууль дээр шалгалт малгатаагаа хичээлийнхаа эхний өдөр өнгөрөөч. Тэнтэй хуучраа алдсан. Маргааш гэрээсээ 7 малаа гэж гараад тийш 30 минут явдсан юм метрогоор. Тэгээд сая эхлээд намайг одоо бүртгэж явж байгаа байхгүй юу? За бавмаар гэд надаас ингээ юм асуугаад за чи ингээд YouTube хийдэг гэлөө ямар хуу одоо сэдвтэй бичлэг хийх юм бэ ингээд хайртай уу юм ярьж агаад миний төвшнийг ерөнхий мэдээд тэгж яхад тэнд байсан хүмүүсийг харсан чинь бүр маш олон насны хүмүүс үлээ. Би дандаа жоохон хүмүүстэй хажууд байх гэж бодсон байхгүй юу? Одоо 10 жилээ төгсөж байгаа, оюутан болох гэж байгаа ч юм уу, зуны амралтаараа ирсэн ч юм уу тэгсэн чинь бүр юм ахнар махнар байсан заяа. Нохоо мохотойгоо ирсэн.
Францад би ингээ ажиллаж амьдардаг гэж мэгээ. Тэгэхээр бүр амар гоё байгаа штэ. Хүмүүсээ зүгээр цэвэр нөгөө англи хэл сурах гэж ирж байгаа. Нас хүүс мэрэгжил боловсрол тийм хүмүүс өдөөс хамаагүй. Монгол нөгөө английн сургалтанд явдаг байхад миний төвшин B2 байсан байхгүй юу? Дүр нь бол чөлөөтэй ойлголцож чадна. Гэхдээ яг юм бас 100% юм унган юм шиг ярихгүй. Британи гэж авч байгаа шүү дээ. British English нэг юм аялга accent байгаа. Тэгээд тэдний ингээд сонссон чинь бас жоохон ойлгохгүй лээ. Айгу хурдан яриад яг American English-с жоохон ялгаатай. Жоохон гэж ер нь ялгаатай. Надад гэхдээ British аялга айгу үзэгсэлэнтэй сонсогддог. Дууд болж байгаа юм шиг. За бүр ингээд амар гоё ингэж. Тэгээд бас өчигдөр танилцсан Абиг гэдэг залуу бас always all the time гэдэг амар гоё ярьдаг. Ингээд аялга нь дуудлага нь ингээд одоо энэ өргөлт, уналт, босолт гэх юм уу хоолойны одоо энэ юу амар гоё. Бүр ингээд айгүй сонсголонтой, үзэсгэлэнтэй. American English-с ялгаатай нь American English айгүй амаа том ангааж ярьдаг юм шиг л амны хайрцаг нь. Ингээд ам нь илүү суул. Харин British English болохоор ингээд уруулан жоохон чангардаг юм санагдсан. London Bridge always all the time. Нэг юм уруулан чангараад байгаа байхгүй тийм амны хайрцаг том биш. American English always all the time гэж байгаа шүү. British нь болохоор always all the time. Ингээ үлээх гэж байгаа юм шиг юм болов. 8:46 болж ин цагаан ууцсан, гоё болчлоо, цэцэл намарчлаа, хоцраагүйгээ бодоод тэгээд нэрээ миний өчтөр авсан tank top гоёод. Тэгээд би түрүүнээ хоцроод ингээ гүйж явахдаа бүр инээдүр идсэн за би Лондонд ирсэн хичээлээсээ хоцрох гээд гүйж ингээ боддоо гэд ингээд айгүй аз жаргалтай бүр ингээд цаанаасаа бүр юм амар юу болоодсэн ингээ гиглээ бүр ингээд гэд бүр ингээд за бай. За сайн байцгаана уу? Одоо завсарлаж гин. Тэгээд миний хажууд сууж байгаа юм болохоор Ина гэдэг. Её зовут Ина. Hi, меня зовут Инна. Мы только что познакомились. На курсе. А вы долго в Лондоне уже живете? Это 2-я неделя пошла. А сколько вы будете здесь? 2 недели. Вот это, кстати, очень вкусная вкусняшка из немецкой бейкери. А как долго вы уже учите английский? Когда-то учила в школе, теперь вот решила просто побыть в Лондоне. Do you like to be in London? Is it your first time? Yes, it's my first time in Europe actually. Oh, really? I still cannot believe I'm in London. Oh, really? Даже мусорка красивая. Здесь все очень красиво. British accent is so beautiful. It's like they're singing. Yeah, very soft and pronunciation is beautiful. When I first landed at the airport, I asked one lady, "Where's the toilet?" And she answered me, "Straight over there, my dear." And I was like, "Wow." За хичээлээ тарцсан. Энд нөгөө бүх музей үнгүй байдаг гэсэн. Би өчтөр нөгөө нэг British залуутай танилцаад тэгээ надад ингээ хотоо зүлсэн байхгүй юу? Тэр хүнээс би одоо энэ бүх музейнууд үнгүй байдаг гэж сонсоод тэг ямар ч гэсэн хичээлээ тарчаад тэг Лондонгийн музей гэдэг музей эндээс нэг юм 30 минут алхаад очих байсан. Тийшээ одоо алхаж чинь гудамж нь ингээ үнэхээр хөнгөө бараг машин явахгүй тайван. Тэг цагаагаар үед болохоор салхилахаар жоохон сэрүүхэн байд. Гэтэ жоохон өчтөр бол өстой яг юм нохоо гаслам халуун гэдэг шиг бүр айгүй халуун байсан. Нар мар амар хурц. Лондон ч нэг л юм саарал бүүдгэр тэ бүрхэг гэдгээрээ одоо айгүй алдартай үсттэй юун цэлмэг тэнгэр юун амар хурцнаар вэ гэж бодож исэн. Тэгсэн чи өнөөдөр болохоор ер нь яг юм салхин тэгээ бүүдгэр тэнгэр нь ер нь эхэлж гин. Тийм амар гоё барилга байна. Хичээлийн эхний өдөр бол гоё лөө. Гэхдээ яг хичээлийн тухай би яг гоё сууж агаад танд хэрэгтэй сонирхож магадгүй гэдэг мэдээллүүдийг яг гоё жагсааж агаад тодорхой ярих гэж бодож байна. Яг юм гадуур алхаж байгаа үедээ цэврийн нэг алхаал явъя. Би болохоор ChatGPT-гээс асууж агаад 2 төрлийн app болсон. TFL Go гэдэг аппликейшн, нөгөөд нь болохоор City Mapper гэдэг аппликейшн байна. Яа зүгээр кино юм аа. Өчтөр би нөгөө бүргэр бараг 70-80 мянгаар авсан шүү дээ. Тэг ер нь жоохон хоолны газараа нэлээд сайн судалж агаад орохгүй бол ер нь өдөрт нэг хоол идэх юм байна. Тэгээд одоо өөр хоолоо болохороо ямар нэгэн байдлаар гэртээ өглөөнийхөө цайг уугаад орой ч гэсэн гэртээ одоо юм йогурт, жимс ч юм уу эсвэл юм дэлгүүрт одоо ингээл кимбаб байдаг шүү дээ.
тэрнтэй адилхан суши рол мол энэ төр байд юм бэлээ. Тэдрийг авч идвэл зүгээр юм байна. Дандаа хоолны газар идэхгүй. Метро энэ төрөө айгүй амар зүгээр шууд уцаа уншуулад одоо Apple Pay-рээ төлбөрөөр явчихт юм бэлээ. Метроны карт авна, метроны карта цэнэглэн автобусны карт авна гэхгүй. Гэхдээ би нөгөө онгоцны буудлын дээр хүнээс асуусан чинь ер нь бол Лондонд ингэдэг. Гэхдээ одоо бусад хотуудад бас зарим хот нь яг карт авах шаардлагатай байдаг мэддэг гэсэн. Өнөөдрийн лүг яа одоо энэ микрофон алга болгочих гэж яа одоо энэ микрофон алга болгочих гэдэг амир микрофон алга болгоод дахиж аваад яасч. Би сая нэрээ Монголд хумсны будгаа арилгана гэж байгаад арилгаж амжаагүй, цаг олдохгүй, наадмын цагуудад авахцсан. Будгаа арилгачаад ирэй гэж утсахгүй юу? Энэ дээрээ дуус сар байх юм чинь бодуулж гэхгүй гэдэг. Тэгээ амжаагүй. Тэгээ энэ дээрээ арилгуулчих дөө гэсэн чинь сая юу гэсэн гэж гарны одоо будалд арилгаад ёо амар гоё юм бэ. Би сая нөгөө орох хаалга нь олохгүй. Тэг хүнээс асуусан чинь нүүцэн гинэ. Тэг нүүгээд юу нэлээд хол байгаа юм байна. Тэрний оронд чи British музейг үзүүл яасан бэ гинэ. Тишэл явчи одоо цаг 1 болж байгаа юм чинь. Яа энэ тэгтэн үнэхээр гоё наа. The City Wall гэдэг газар юм байна. Гэдэг хам гэх юм уу. Тэг энэ дээр ингээд түүхийнхаа тухай бичсэн байна. Түүх гэснээс нэрээ би ер нь бол одоо 10 жилээсээ түүхийн хичээлдээ дуртай байгаагүй. Одоо бид нар чинь ямар нэг улс руу аялахдаа ер нь тэр улсынхаа тухай ядаж нэг юм хальт төсөөлөл байдаг шүү дээ. Одоо жишээ нь Америк руу гэхээр ер нь ингээл Америкч одоо маш олон зүйлээрээ алдартай шүү дээ. Тэдний бид нар ингээ хийх мэднэ. Хятад мэднэ, Солонгос за ингээл K-pop, K-drama, мама энэ төр гэл ер нь айгүй төсөөлөлтэй. Тэгсэн чинь би UK-ийн тухай, Английн тухай ер нь юу ч мэдэхгүй юм бэлээ гэдгийг мэдсэн. Одоо за паунд хэрэгэлдэг гэд мөнгөн дэвсгэртийг мэдж байгаа. Тэгээд өөр за Big Bang гэд тэр одоо том цаг цамхаг тэрийг мэдж байгаа. Өөр юу ч мэдэхгүй. Тэгээд би ChatGPT-гээс асуудаг байхгүй юу? За UK-ийн тухай ер нь мэдэх ёстой зүйлүүд юу вэ гэсэн чинь за Англичин, Лондон, Паркер айгу алдартай гэж цэцэрлэг бүрээлэн гэрээ тэрийг нь мэдэж авлаа. Би за ер нь нэг хальт улсынхан түүхийн тухай мэдчихье гэж бодоод түүхийг нь судалсан чинь аюу сонирхолтой түүхтэй юм билээ. Roman Britain-ийн үе, Anglo-Saxons-ийн үе, тэрийг одоо яг монголоор өгөөд төрчих юм бол амарсан Нормандигийн хаан, Британий хааныг тэр үед Англи гэдэг нэртэй болцсон байсан. Англи улс руу дараад хааныг нь аваад тэгээд Франц улсын иргэн Нормандигийн хаан шууд Английн хаан болчихж байгаа байхгүй юу. Тэгээд яагаад тэр хүн Англи руу дайрсан, яагаад ингээд хааны тэмийг булаах гэж үтсэн ингээд судлахаар аягүй сонирхолтой юм билээ. Тухайд Английнх нь хаанаас ороод 1066 оноос ороод өв залгамжлагч байхгүй, хүүгүй. Гэсэн чи тэр хаан нь одоо Нормандигийн хаанд би чамд хааны тэмээ өгнө гэнгээ амлцсан. Буруу замаараа явуулсан шүү дээ. Тэгээ өөд болцсон. Тэгээд одоо санал хураалтаар нэг хүнийг ингээ хаана болгоцсон. Тэгээ тэр хүн хаан болсон чинь манай Нормандигийн хаан Уильям уурлаад хана хаан ч тэгээ насрахын өмнө одоо хааны тэмээ өгнө гэсэн. Одоо хаан болсон заврагч 2 жилийн өмнө манад ирэхдээ би хаан болоход чинь чамайг дэмжнэ гэд надад хэлжсэн. Танаа 2 хүн чинь надаас уруулаа. Одоо би та нарыг авах гэд хацнаа ингээ алдсан гэгээ. Тэгээд Нормандигийн хаан Уильям одоо Англид маш олон юм цамхаг барьсан Франц хүн хаан болсон. Тийм болохоор Англи болгон Франц хэл одоо хоорондоо юм төстэй өгнүүд маш их байдаг. Франц гаралтай өгнүүд байдаг гэсэн. Тэгээ ер нь ямарваа нэг улс руу аялах гэж байгаа бол тэр улсынхаа тухай хальт тэгээ бүр маш юм гүн гүнзгий биш юм а гэхэд хальт түүхийнхэн тухай ингээд судалж ирвэл айгүй гой сонирхолтой түүхтэй гой улс орн байлээ. In Bank of America. You can use your camera, it's fine. It's a public place, but any reason why you're using? It's YouTube vlog. YouTube. Okay, no problem. All right, Thank you. In Bank of America гэдэг газар гинэ. Тэгээ за энэ залуу надаас
яг ямар зорилгоор бичлэг хийж байгаа юм бэ гэж амар ихтэй асуусан. Тэгээ YouTube vlog-нд огч тийм ээ болноо л гэж гоё юм аа. Йоо. Гэдэг газар вэ? Гой. Би ингэж бодлоо. Одоо энэ тэнд ингээ аюу гой барилгууд харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ одоо уус сая нөгөө Museum of London орох худлаа олчиж байгаа болохоор энд гой харагдсан барилгууд руу шууд зүгээр хаагаад яваад гэж бодож байна. Одоо London-гийн map-ийн аппликейшн байгаа шүү дээ. Тэр аюу ойлгомжтой болохоор хаашаач утсан тэндээсээ би гэрлүүгөө харж чадна гэдэг юм итгэлтэй байна. Тийм болохоор гой харагдаж байгаа барилга руу зүгээр шууд алхаад явахаар шийдлээ. Ямар ч юм төлөвлөгөө байхгүй, зам чөхөтөж байхгүй. Ёо ямар гоё юм бэ. Regular cook? Би юм боодны газар ирсэн. 100 кари авчих. 11 паунд. 59 юу гэх юм бол нэг юм өөрхөн газар байна. Тэг гадаа сууд шиднэ. Би танаас миний цогцолд юу байгааг үзүүлэх хүнээрээ бичлэгээ гоё баяжуулъя what's in my bag гэдэг бичлэг. Энэ цагийг болохоор би JWP яг яаж ч мэдэхгүй ямар ч тэр брэнд Монголд одоо ороод ирсэн. Дэлгүүр нэгдсэн байгаа. Тэгээ тэндээс ингээ авсан. Энэ 600 мянга гэж хэлсэн баха. За энэ дотор болохоор ус байна. Тэгээ би нэг юм cinnamon, apple нэг тиймэрхүү юм авсан. Эдийн шилний сав, камерны таглаа, түрээвч, аав битээр байна. Аав надад өгчсэн түрүүчихгүй юу? Манай аав их ч үл мэдгүй ямар ч аавтай холбоотой. Тэгээд ийм бактери устгагчтай ийм натус байдаг. Тэгээд эмэгтэйчүүдийн натус байдаг эмзэг хэсгийн гэсэн үг. Тэгээд нөгөө нэг хараал идсэн 3 хушуутай цэмэглэгч нь чихвч. Дотор байрны одоо түлхүүр карт шилний альчуур яагаад энд явж байгаа юм бол миний сурах бичиг байна. Яа нэг ямар гоё буцаад сурсан чинь гоё надад ихтэй ингээд юм. Тэний хідэн зоос байна. Эдний зоос нь ийм байт юм байна. Ийм гоё хэлбэртэй юм байна. Зооснууд нь одоо энараа яг бөөрийнхий биш. Аа нөгөө нэг хатанхан Элизабет үү? Бүх зоосон дээр нь хатанхан Элизабет байдаг юм шиг биш. За ер нь тэгэл нэг амьдрал иймэрхүү л байна дөө. Гоё юм аа Лондон гэхдээ үнэхээр супер юм байна. Би та нарт нэрээ нэг сонирхолтой мэлхүү. Би одоо айгүй юм сүнслэг ер нь хүн штэ. Одоо манифест өөр үедээ бүх юм сайхан болно гэж итэг амнаасаа битээ муухай үг гарга үгний хүч гэдэг чинь агуу байдгийн амнаасаа гаргаж байгаа болгон чинь биелэх юм хүчтэй байдیں۔ Тийм болохоор ямар нэгэн одоо юм бүтэхгүй одоо учирсан бол яана би фейлдчлээ ёо би ямар бүтэхгүй юм бэ гэх мэтчлээ үгсийг амнаасаа гаргаж болохгүй. Толгойдрогч нэ ёо ямар бүтэхгүй юм бэ гэж бодож исэн ч гэсэн тэгэж болохгүй. Тэ за том юмнаас хамгаалж байгаа хөө. За ядч л нэг зохицуулах боломжтойгаа ямар гоё вэ гэдэг ч юм уу. Ер нь тэгэж юмыг айгуу хэлэх хэрэгтэй. Одоо энтхийн юм ер нь үнэн нь нэлээд өндөр байгаа байхгүй юу. Гэхдээ би одоо энэ дотроо тэгэж бодож исэн ч гэсэн би одоо аман дээрээ тэр зүйлийг одоо afford гэхэр чинь өөрөөсөө гаргах боломжгүй юм шиг тэгж хэлж болохгүй. Тэр нь хэдэн мянган доллар, хэдэн сая паунд юм байсан ч хамаагүй. За зүгээр ер нь ямар үнэтэй юм бэ? Пүү ямар үнэтэй ингэх мэтчлэн амнаас гаргаж авахгүй зүгээр л ийм үнэтэй юм уу? Гэ гаргаж байх ёстой гэсэн явах боломж байгаа юм шиг. Тэгэхгүй бол одоо энэ ч бас яг ийм сүнслэг, сэтгэлтэй хууль гэдэг юмнаас гадна энэ бас тархиг кодлоод байгаа байхгүй юу? Ямар үнэтэй юм бэ? Пүү мөө гэдэг үгнүүд чинь тархичин чамайг за 5 сая төгрөг гэдэг энэ хүний одоо хизээж хүрч чадахгүй тийм нэг хол цэг юм байна. Тийм болохоор энэ хүний боломжийг нь дандаа 5 саяас доош байлгаад аяа гэдэг ч юм уу. Тэгэж кодлоод идэг гэсэн. Тийм болохоор хичнээн үнэтэй юм харсан ч вэ ямар үнэтэй ингэж гайхаад шагширч гаргаж болохгүй гэсэн. Тэгээ энэ тийм юмнууд бол ер нь бол үнэтэй байна. Үнэн нь одоо өндөр байна. Одоо саяны нэг кари ундаа авахад 12 паунд гэдэг чинь за бараг 5,000 үржлээ 4,900-аас 60,000 төгрөг орчим болж байгаа байхгүй юу? Монголд гэхдээ 60,000-аар хооллох газар байдаг үстэй. Тэгэхээр бас тийм амар үнэтэй бол биш байна. Боломж юм байна. гэж хэлэхдээ. Англиар ярьдаг улсад эрхийн нэг гоё юм. Хажууд одоо эдгээр юу ярьж байгаа юм бол гэж ойлгохгүй байх чинь нэг талаасаа гоё юм шиг хэрнээ сонирхолтой юм шиг хэрнээ нөгөө талаас айгүй хэцүү байдаг шүү дээ. Жохон төөрөлцсөн мэдрэмж авдаг. Гэсэн чинь ингээд мэддэг
англиг хэлээр ингээ хүмүүс яриад байгаа болохоор дандаа миний дотроо төсөөлдөг байсан тэр зүйлдээ би ингээ өөрөө очсон юм санагдаад байгаа байхгүй. Би дандаа гэртээ л англиар ярьдаг байсан. Дандаа зурагтаар л англи юм үзээ. Дандаа англи дуу сонсдог ч юм. Одоо One Direction, өөрөөдөө Baby Reindeer чинь ер нь юм кинонууд. Тэгээ зүгээр ингээд толгой дотроо зүгээр төсөөлж боддог байсан юмдаа би яг бодит болгоод ирсэн гэхээр манифест юм аа нэрээ. Тэгдэг гэсэн чинь байнга бодоол хүсэл мөрөөдөл төдөлөөд байх биш. Заримдаа хүсэжсэн гэдгээ мартсан юм одоо манифестлэгдээд биелсэн байдаг гэсэн. Окей. Миний хоолгоч. Thank you. Ингээд шууд авч хоор хүчтэй байна л да. Миний Солонгос явах манифест биелсэн заяа. Одоо чинь би хизээж өөрийгөө Солонгос явна гэж ингэж бодож байгаагүй яг үнэндээ надаас айгүй хол юм шиг санагддаг байсан байхгүй юу? Тэгээ миний Солонгос явахынсан гэдэг манифест хизээ хаана болж исэн бэ гэхээр Dream High үзээд. Тэгэл тэр ингээ мартцсан. Би Солонгос явах хүсдэг байсан мартцсан. Тэгээ очиод би ингээ санаж байгаа байхгүй юу? Тэгээ Лондонд ирэх ч гэсэн яг үнэндээ би ингээ хүсэжсэн. Надад сэрээ өгөөгүй шүү. Сэрээ өгөхгүй юм та. Тэгээ очиж сэрэмээр авчаад ирээ да. Цүнх мөхөө үлдээж болохгүй баха. Нөгөө утас шүүрдэг гэсэн юм жоох хайгаад бай. Тэгээ тийм болохоор ер нь заримдаа юу хүсэж ийснаа мартаад үзээрэй. Хальт хүсэл тэгээд орхичих. Хааны газар бичээд орхичих. Тэгээ дараа 1 жил 2 жилийн дараа эргээд уншсан чинь хоох би ингэж хүсэл бичижсэн юм энэ бэлдсэн байж гэж бодож магадгүй. Би ер нь л одоо л би Лондонд байгаадаа ердөөсөө итгэж өгөхгүй байна. Ямар хөхгүй юм бэ? Тэгээ яа би ямар хөхгүй юм бэ? Гэх мэтчлээ үгсийг амнасаа гаргаж болохгүй. Ямар хөхгүй юм бэ? Кологоо мартсан байна. Ер нь хүсэлчин бодож сансан юм чинь амаараа гаргаж байгаа юм чинь ямар нэгэн байдлаар биелцэн байдаг шүү. Одоо манай нэг хамаатны ихч байна. Би хизээч хүүхдтэй болохгүй гэж ярьдаг байсан гэж байгаа байхгүй юу? Тэр ингээ биелцэн. Залуудаа тэгж ярьдаг байсан гэсэн. Ер нь бодлоготой ч бодлогогүй ч ердөөсөө амнаасаа санамсаргүй байдлаар юу ч ямар нэгэн одоо үг муухай юм битээ гарга. Ямар хөхгүй юм бэ? That's so funny. Өчтөр би нөгөө Адиб гэдэг залуутай танилцсан шүү дээ. Надад ингээд Лондон Bridge-ийн төг үзүүлээ явж байгаа байхгүй юу? Тэгээ надаас Монголын төвийг асуугаад тэгээ яг үндэ би жоохон ицсэн заяа. Ер нь бол баг гадаадад нэг удаан амьдарч ундраагүй шүү дээ. Би Оросд 7 суртаа амьдарч байгаад ирсэн. Тэгэл бусад үед нь тэгээ зуны амралтаараа Орос яваад ирдэг гэсэн чинь ер нь ингээд Монголда байгаа шүү дээ. Тэснэ би яага Монголынхаа төвийг зүрдөөс хичээл дээрээ сонсдоггүй маа гэхэд дараа нь ингээд англи дэрэгтэй английн төвийг судалсан байгаа шүү дээ. Хальт яа Монголын тухай би ингээд түүхийг хальт судалж олоогүй юм бол гэж бодсон надаас ингээд асууж байгаа байхгүй. Тэгээ би шууд ингээд хэлсэн. Би тоондоо сайн байсан. Би түүхтэй айгуу муу. Би ер нь түүхэд айгуу дурггүй. I'm good in math. At math гэх юм болоо. I'm bad at history гэж хэлж байгаа байхгүй. Тэсэн чинь тэр залуу бас айгүй бодлын хүч мөч ч юм уу тийм хөмөлдөгдөг. Тэгээ тэгснэ чи битээ өөрийгөө энэ түүх соёлын тухай айгүй муу. Энийг одоо сурч чаддаггүй. Цээжилдэггүй гэж битээ хэлж чи одоо ингээд нааш ярихийнхаа өмнө манай улсын тухай түүхийг хальт судалсан ч гэсэн айгүй сайн цээжилсэн байна штэ. Тэгэхээр чи зүгээр л би яг сураад судлаад үзвэл би мэддэг болно гэж хариулчих гэсэн. Тэгэхээр би мэдэхгүй би чадахгүй би юмдаа муу гэж хэлэхгүйгээр тэгээд сураад үзвэл чаддаг болно штэ. Судлаад үзвэл хийгээд үзвэл сурандаа гэдэг чим амаасаа тэгэж гаргаж байгаарэ гэсэн. Өчигдрийн Адиб гэдэг залуутай яаж танилцсан бэ гэхээр би нөгөө бүрээр идчихсэн шүү дээ. Би бүрээр идээд дуусахад ингээ хажуусаа ч гэсэн хүмүүс явцсан. Тэгэд би тэр залуу олчоод энэ одоо хогийг хаашаа явах уу? Хогоосоо хаана авъя гэж асуусан хгүй. Тэгээд тэнд байгаа гээд тэгээд би тэр залуугаас би ингээд микрофон хайж байгаамаа. Микрофоноо би ингээ алга болгоцсон. Энэ DJI гэдэг одоо дэлгүүрт яг миний хайж байгаа микрофон байгаа болоо тэгээд залгаж суугаа тэгээд байгаа гээд тэгснэ би чамтай хамт яваад ингээ замцалж болно шүү гэж хэлээд тэгээд ингээд London Bridge үзүүлж байгаа надаа өөр бас нэг гоё парк үзүүлсэн. Тэгээд тэр Адиб надад ингэж хэлсэн байхгүй юу? Одоо ингэж мэдээж юм ярьж байгаа шүү дээ. Тэгээд би ингээд Монгол ийм одоо YouTube channelтай одоо Instagram YouTube channel-аар ингэж мөнгө олдог. Энийг одоо өөрийнхөө одоо яг ажил болгоцсон явж байгаа. Тэгэхээр мэдээж за Instagram чи юу, YouTube чи юу ингэ асуу штэ. Тэгээд ингээ харснаа хөөх 3 сая хүн амтай улсад 10,000 лайк авна гэдэг чинь ингээд айгүй сайн одоо хандлт байна штэ. Чи яг одоо энэ хандлтаараа чиний Лондонд айгүй их мөнгө хийх боломжтой гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр дандаа ингээ контентоо одоо зураг тэ юу дэ Instagram, YouTube-д дандаа ингээ монголоор хөтэлдэг үү, монгол үзэгчдэд зориулдаг уу гэхээр би ахаа гэсэн чинь чиний ингээ англи хэлж чам одоо англиар ярьдаг хүмүүст
хүрэхэд ойлгоход сонирхоход ингээд хангалттай сайн юм байна. Тийм болохоор чи ер нь англи одоо үзэгчдтэй болвол яасан гэсэн. Одоо англиар ярьдаг үзэгчдтэй болвол яасан гэсэн. Тэгээ яг чиний яг одоо ажиллаж байгаа сонгосон салбар чинь ингээд асар том асар их боломжтой гэсэн. Тэгээ бодлоо нэрээ тийм ч юм уу гэд. Гэхдээ би өчтөр бүр англиар ярих гэж бүр илэрсэн. Ингээд сүүлдээ толгоо өвдөд за надаас ингээд нэг юм асуух нь би бүр ингээ амар ядраадсан. Тархиад тэгэж ажиллуулаагүй амар удцсан мөлий бүр чаленжтай. Тэг яг юм англи хүн чинь англиар ярихаар амар хурдан ярьдаг. Тэг би дундаас нэг үг мөг ойлгохгүй тэгээд pardon гэд бүр ингээл дахиж давтаж суугаал. Тэгээд өчтөр би зүгээр нэг ингээ айд харчаад энэ ямар гоё ингээд энэ улаан юмнууд нь юу юм ингээл ингээд бүх юм ингээл гайхшраал бишрээл зүгээр нэг дэлгүүрээсэн ч гоё харагдаад тэгээд тэр адеп сүлдээ Лондон ямар гоё гэдгийг мартчих. Чи надад одоо ингээ иргэд санууллаа гэж байгаа байхгүй. Ийм гоё хотод амьдарч иж гоё гэдгийг мартан ч юу гэсэн юм бэ? British хүмүүсийн зан авиртай ерөн хандлага манлагыг ямар гэдгийг би одоохондоо мэдэх болоогүй байна. Зарим жоохон ааштай юм шиг харагдсан. Тэгээд гадуур бичлэгээ явж байхаар айгүй харж илээ солонгос хүмүүсээс ялгаатай. Тэгээд ийм ийдэг найрсагч юм шиг өгөөч юм шиг амар хөмсгөө зангидж явж байгаа тийм санамсаргүй ингээд түлхчихтэй тэнгууд ингээд бүр ярзаадлаа нэгээл that's okay гэж өөдөөс ингээд тэнгууд наах хөөрхөн ч юм зүгээр ширүүн царайтай юм шиг түүнээс муухайштай биш юм шиг ингээд бодонгод өгөөч юм шиг. Өчтөрийн тэр Адиб гэдэг залуугаар дүгнэхэд басаг мэдэхгүй шүү дээ. Тэр хүнтэй чинь одоо найзалж майзлаагүй нэг хальт хэдэн цаг хот үзүүлж авсан. Тийм болохоор за энэ хүн өстой гоё хүн байлээ. Өстой илдэг найрцаг юм байлээ гэд тэгж бас хэлж мэдэхгүй. Гэтэ би жоохон тийм ажилласан. Жоохон юм бартцсан гэх юм уу. Би одоо ингээд бас Америк, Лондон 2 гэдэг л ярьж байгаа байхгүй USA тэгээд UK гэдсэн чинь UK бүр хамаагүй л шүү бүр definitely better бүр ингэдсэн. Тэр нь гэхдээ ингээд яг юм зүгээр хэлж байгаа юм шиг биш. Америкийг жоохон доош нь дарангаа өөртөө өргөж байгаа юм шиг ч юм уу те. Би надад ер нь жоохон тийг санагцсан. Гэхдээ би бас буруу бодсон байж магадгүй л те. Тэгээд ер нь ингээд хүмүүстэй юм харилцаараа өнгөрүүлж штэ те хоол авч явахдаа, лифтэнд таарж явахдаа ч юм уу. Зам асууж явахдаа ч юм уу. Тэгээд тэнгүүд намайг ханаас ирсэн бэ гэхлээр би ингээд Монголоос гингүүд ингээд амар гайхаад лээ. За хөөх тийм үү би л хэдэж чам Монголоос ирсэн гэж бодохгүй байна. Би Солонгос гэж бодох юм байна. Монгол руу очиж үзхийг айгүй хүсдэг гэж айгүй олон хэлж байгаа байхгүй юу. Тэгээд дахиад нөгөө төсөөл нь яг юм морь. Би очиод тэнд морь унах боломжтой юу? Яг юм сул морь байд юм уу ч юм уу тэгж суугаад байгаа байхгүй юу? Хүмүүс ер нь морио хэр унаалтын ч гэж ах шиг. Хүн болгоныг л морьтой гэж бодсон юм шиг байгаа. Тэгэл би чи манай монголчин юм штэ тийм штэ гэж одоо би жишээний одоо ингээ YouTube дээр ингээ тэгэл миний YouTube чаналыг харангууд бүр ингээ гайхаад танаад YouTube ийм амар хөгжчихсэн юм уу? Танаад Instagram ийм хөгжчихсэн юм уу гэсэн чи үгүй чи бараг 200 мянган дагагчтай юм биш тэгэл би үгүй би юу ч биш надаас бүр хавь илүү 400 500 600 700 800 дагагчтай бүр Монгол зөндөө байгаа би зүгээр л дундажтай орно гэсэн чи бүр ингээ айгуу гайхаадсан. Тэгээ хөөх монголчин ингээ айгуу хөгжсөн орон юм байна мөрөө юм байж гэж байна. За баяртай арай л их юм ирчлээ. Хөшөө байгаад байгаа байхгүй юу? Энэ хөшөөний яг энэ горилагийн урд зогсож байгаа бичлэг хэлгмээр энэ тэнийг огтноос 30 тийм үг гэж бодож байна би. Гайгүй л гүдэ те. Энэ болохоор Saint Paul's гэдэг юм сүм гинэ. Тэгээ сүм нь болохоор үнэгүй байдгүй юм байна. 26 паунд буюу 100 хэдэн мянган төгрөг юм уу? Ёо ямар гоё юм бэ. TikTok гинэ. Тэг хүмүүс ингээ очирлж байна. 26 паундаар сүм орж үзгүй яах вэ? Гадна талаар нь. Ёо энэ энд гоё зураг авах юмсан. Миний зураг авчих юм байна уу? Тогтчихлоо шүү. Яа би зүгээр санамсаргүй байж байгаа ямар гоё газар болчихвоо. Энэ хөшөө бас амар хөөрхөн байна. Энэ юу гэдэг хөшөө юм болоо? Тайлбарын тэр байгаа юм болоо. Яа энэ нар мар гараад юу болоод байгаа юм бэ? Тийшээ явж үзт юм уу? Эсвэл ийшээ явж үзт юм уу? Ёо ямар гоё юм бэ?
Яа би яг одоо энэ амьдралдаа бүр айгүй талархаж байна. Бүр би ямар азтай юм бэ? Одоо энэ хөшөө бүр амар харагдаж байна. Хөшөө гинэ энэ сүм яа. За нэг төмөр баг нь олчлоо. Энд дээр ямарч камера тогтоочлоо. Тэгэхээр энэ барилга маань харагдахгүй шүү. Яа, гэхдээ энэ камер үнэхээр яг миний нүдэрээ харж байгаа энэ гоё зүйлийг харуулж чадахгүй байна. Ямар гоё ягам чинь бэ? За би шийдлээ. Ер нь одоо ингээд одоо British музей руу өнөөдөр явахгүй. Энэ ямар гоё юм бэ? Зүгээр ингээд нэг мухрын гудамж нүртэл гоё юм аа. Одоо ингээд British музей руу явахгүй. Зүгээр ингээд нүд хаашаа намайг харуулна тэр зүг рүү л явахаар шийдлээ. Ер нь бол Европын одоо энэ хотуудаас Парис жоохон overrated гэсэн одоо ингээ хүмүүсийн айгүй гоёор яригддаг шүү дээ. Яа энэ ямар гоё дэлгүүр вэ? Гэвч одоо харуулъя. Яг очиод үзэхээр хүмүүсийн урам аяга хуурдаг гэсэн Францд бол. Тэгээ Лондон болохоор өөртөө гоё малгай авд юм уу? 25 паунд гинэ. Энэ одоо үнэтэй одоо neighborhood-тэй орд юм болов уу болоо сайн мэдэхгүй байна. Так. Нара энэ ингээд 6.99 надад зохиолоо. Малгай гоё ч юм уу? London Original гинэ. Гараад боллоо дээ штэ талигач. What the airport? Yes. Йоо, тэ амар гоё юм бэ. Энэ бас зүгээр л нэг юм годомж зөөлтэй амар гоё. Тэгээд энэ цам чамраа ямар байна гэж гоё юм аа. Энэ цам болохоор 32.99 гинэ. Энэ цахилгаантай цам чинь бас гоё лээ. Зүгээр ийм гудамжийнхын барилгууд ч хүртэл гоё юм аа. Тэгэл энэ улаан машин, улаан автобус нь орж ирээд бүр өнгө нэмээд их юм. Одоо энд ингээд айгүй олон дээр үеийн барилгууд байгаа шүү дээ. Тэр ингээд хатгалаад үлдсэн. Одоо энэ мөнгө хийц гэд тэрнээс гадна юм шилэн өндөр том барилгууд зөндөө байна. Тийшээ бас очиж үзье. Одоо тэнд нэг юм айгүй зөвхөн барилга байна. Яа энэ вэ? Зам гарах гэж байгаа бол ийм юу дард юм байна. Яа ямар үзэсгэлэнтэй юм бэ гэхдээ. Наагаар хэвчээ. Энэ нэг үзэсгэлэнтэй улаан автобус. Яа би яг одоо ийм амар гоё тайван сүдэртэй тийм хэсгээр алхах гэж байна. Өндрөл ямар гоё авцтай юм гээд гоё юм үзэж нүдээ баясгаж авах. Яг гоо жоохон хогтой юм байна. Ингээд хог ил их ууттай хэмээгнүүд ингээд гадаа ил байж байгаа гэхдээ бас тийм амар их түгээмэл харахгүй зарим хэсгүүдээ гинт ингээд овоолцсон хог төр хог нь задарсан хог би нэг харсан олон хараагүй сөүл Лондонгоос илүү бохор юм бэлээ. Яг хогны хувьд нэг юм хогнууд нь бүр овоорч огнууд зам дээр маш их. Би модыг тэрмээр энэ. Гэтэ мод хийх хичээд байна. Одоо би модыг тэвэрлээ. Бүх барилгууд нь сүнстэй юм шиг. Гэтэ сүнс гэдэг нь одоо яг юм нөө шүглдэг чөтгөр шугамын тийм сүнс биш. Soul гэж ярьдаг шүү дээ сүнслэг амьд юм шиг. Мод гургамал ногоо болох ингээд айгуу гоо үзэсгэлэнтэй байдаг шүү дээ. Яг ингээд сүнс байгаад байгаа амьсгалдаг, амьдэрдэг. Тэнгүүд нэгэ барилга болгоно тийм юм шиг. Би ер нь бодоодсэн чинь нэг юм less is more. Ихтэй тийм минимал тийм юмд дурггүй юм бэлээ. Ялангуяа юм гэр барилга тийм байхад хэтэрхий амьгүй харагддаг юм робот шиг. Тэр ер нь гоё өнгө орсон, юм textureтэй
гоё хэлбэртэй, зүстэй, түүхтэй тэгээ яг тэр хүнийг илтгэсэн тренд дагсан биш. Яг тренд дагж болно л доо. Гэтэ яг тэр хүнийг гоё ингэж илтгэсэн. Хэрвээ би барилга байсан бол гэдэг шиг нэг тийм байвал яг юм таг цулгуу, таг юм хавтгай яг гоё ч гэсэн илүү юм текстчертэй, түүхтэй байвал гоё юм байна. Хээхвар гэхээр заавал олонгийнх байгаадаггүй шүү дээ. Би тэгэж бодож байна. За би нэг юм карамел айс латте анх удаа авч үзлээ. Нэлээд удаа алхлаа 40-50 минут алхаж агаад би түрүү алхаж явж байхдаа гинт хөөе би чинь одоо Англид ирсэн шүү дээ. Энд Harry Potter ямар нэг юм байх ёстой гэдсэн чинь King's Cross гэдэг газар байд юм байна. Тийшээ алхасаар агаад юу нэрж जैन. Тэгээд замдаа гой гой юм таарлцсан, зөндөө бичлэг хийсэн болохоор камерны цэник дуусгах чинь, утасны цэник дуусгах чинь, уцаа цэниглэнгээ юм хүүхэн газар ороод ирсэн сууж байна. Гоё шүү дээ. Ямар гоё Costa Coffee гэдэг газар юм байна. Түрүү нөгөө German Bakery-гээс авсан юм одоо идчихье. Яа, би бүр амар гоё газар ирчлээ энэ хараа. Яа, юу юм бэ? За чиний бичиг байна шүү. Харааны шилтэй ажил үгдийг харахгүй байгаа шүү. Гэтэ угаасаа нөгөө миний хараа чаа тэгрэх боломжгүй хараа. Шил зүүсэн ч гэсэн юмыг нөгөө 100% харахгүй. Нэг нь 40%, нэг нь 30% харна. Saint Pancras Station. Oh my gosh. Ямар солиотой газар вэ ёо энэ хараа. Яа ингэж алхаж явах чээс үнэхээр гоё юм байна уу. Түрүүн би энийг уугаад сууж агаад жоо уцаа цэнгэлчээд тэгэл гараад ирсэн чинь дахиад би Лондонд байгаа мартсан би бүр яа би чи ийм гоё газраар алхаж ийлээ гэж бодлоо. Энэ дээрээ дарна шүү дээ нэрээ. Гэрлэн тохионууд амар хөрх юм жижиг намхан гэх юм уу. Гоё нар мартай гоё явж штэ. Яг намайг иймэрхүү гоё газар олцохоор айгу гоё нар үүлний цагаас биш үүлний цаанаас гарч ирээд намайг баярлуулаад ах юм бүр яа энэ үнэхээр гоё газар байна. А энэ юу юм уу? Төмөр зам юм уу? Яа энэ хараачтай ямар солиотой юм бэ? Оо энд нэг амар том залуугийн хөшөө байна. Зүгээр алхаж явж байгаа юм гой газар болоод энэ шүхэрч юм уу? Йоо ямар гоё романтик юм бэ? Энэ нөгөө нэг найз залуугаа нэг тийшээ явуулах гад тэг ингээ гаргаж өгж байгаа юм шиг ийм хөш байна. Ингээ үдэж өгж байгаа одоо ингээ энэ хүүхдэн юм шиг байна. Тэгээд ингээ эхнэр хүүхдүүд ээжүүд эгч нар нь ингээ залуучуудаа ингээ гаргаж өгж байгаа юм шиг. Йоо. Вау. Энэ ингээ хараа. Йоо, яаж ийм хөшөө хийгээд байгаа юм бэ? Йоо, бурхан минь энэ хараа. Энэ деталлууд нь бүр амар шүү дээ. Энэ деталлууд ч гэсэн одоо ингээд жижигрээд ингээд хүмүүс нь ингэж байна. Ингээд цаашаагаа дахиад жижигрээд ингээд харам мянган хүн байна шүү дээ энэ дотор. Одоо ямар ч нөгөө нэг platform 9 and 3/4 дээр ирсэн нөгөө нэг одоо юу гэх юм багааны гейт нь гэх юм уу Harry Potter-ийн тэгээд энэ дээр очрлж гин бүр айгүй урт очроо нэлээд удаа очлоо гин дээ нэ. Тэг хүмүүс энд ингээд айгүй зураг авахулж гин. Нэг зураг авахвал 10 паунд. Одоо ингээд мэргэжлийн камераар авч өгөөд угаад юм байна. Тэг хоёр зураг авахвал арай хямдхан байсан баха. Би бол гэхдээ ингээд зураг авах гамар төвтгшөн орё. Энэ зүгээр юм дэлгүүр байсан байна. Энэ цамцтай хөрхөн лээ. Энэ өөний минь ямар хөрх юм бэ? Ийш орж ирэхэд бол үнгүй байд юм байна. Тэгээ үүдэнд нь зураг авахулна штэ. Тэр зургийг бол зүгээр ингээ үнгүй аваад өгчдөг. Гэхдээ хэвлэх юм бол мөнгө авдаг гинэ. Энэ минь ямар хөрх юм бэ? Тэгээ би зураг авахулсангүй ганцаараа болохоор. Энэ гэхдээ ямар үнэтэй юм бэ? Тэгжлэхгүй шүү. Савааны газар байна. Энэ том ингээ хайрцагтай юм байна. Philosopher's Stone гэж штэ. Abracadabra.
Оо, энэ Монголд шүү. Expelliarmus. Dobby. Эний чинь Hedwig гэдэг үлээ. Би ч өөрийг амар гоё Hogwarts-аар явах юм болов уу гэж бодсон чинь зүгээр дэлгүүрээр нь л яваад идэг гинэ. Бүр яг ингээ хүмүүс ингээ шавцсан байна. Ингээл болоо юм уу? Энд би өөр юу гэж болох юм бол King's Cross одоо өөр юу байгаа? Өөр юм байхгүй юм уу? Ингээл болоо юм уу? Би энэний төлөө энд ирсэн юм уу гэхгүй. За өнөөдрийн King's Cross Harry Potter-ийн яг айгүй гоё зүйл байгаах гэж бодоод орсон нөгөө хүлээлтээс олоод жоохон сэтгэл дундуур байна. Одоо яа би нөгөө уруулны юу авчраагүй уруул бүр хатаад өглөө. Harry Potter-ийн statue хөшөө гэдэг газар байт юм байна. Ийшээ 45 минут алхам гинэ. Тэгээ алхах чи гоё явах гэж бодож чинь тэгээд угаасаа зүгээр хөшөө гэж байгаа юм чинь зүгээр гадаа ил байдаг. Тэгээ бас дахиад Harry Potter-ийн нэг музей чих гэнэ тиймэрхүү юм байсан. Нөгөө яг нөгөө банк марк ингээд байдаг. Тэр болохоор 130 паунд гинэ. Тэгээд тийшээ 130 паундаар тийшээ явах уу эсвэл үнэгүй хөшөөрөө явах уу гэдэг надад ийм хоёр сонголт байсан. Тэгээд гол нь тэр хоёр нь яг миний байгаа цэгнээс яг бүр ингээ хоёр талд ингээд хөшөөрөөгөө явчихдөө. Тэгээд ер нь харий гэж бодож чинь. Тэгээд нөө Blackpink-ийн тухай Gossip PC Монголд байхдаа тэрийг эдитлчээд постлчаад тэгээд гоё Лондонгийнхаа влогуудыг бүргэнэ. Яа зүгээр ингээл гудамж мудамжаар алхахад зүгээр супер байгаа юм. Ингээл нэх гоё чил. Яа тэнд яг энэ модны цаана байгаа. Энэ байшин бас гоё шүү дээ. Яг ингээд айгүй өвөрмөц гоё барилга байгаа байхгүй. Өвөрмөц ч гэжтэй энд бол иймэрхүү барилгууд зөндөө байна. Яг Монголын Азийн барилгуудаас ондоо болохоор надад яг иймэрхүү хэв маяг нь ингээл айгүй гоё санагдаад байгаа юм байна. Тэ энэ тэгээд саяны барилгач Holy Cross Church гинэ. Энд ирснийх гоё сүм ороод үзүүлтэй. Би чи яг юм нөгөө шашинтай хүн биш байхгүй юу? Тогтсон бурхан тийм юм байхгүй надаа. Би зүгээр л бүх шашинд итгэдэг. Гэхдээ яг ямар нэгэн шашныг яг бүр дагаж ингэж ядгүй. Би чи ер нь бол яг ертөнцийн хувилмэл гэдэг тал руугаа илүү Солонгос юуны дэлгүүр боллоо. Олив Янг шиг дэлгүүр. Миний нэг уруулахтаа дсэн шүү дээ. Тэнийг торидэн авчдаг мөсч байхгүй. Би нэг ийм өнгөтэй тийнд оллоо. Энэ надад зөгч гинөө. Ямар гоё цэцэрлэгт хүрээлэн бэ? За хай гэрээ влог хийж байна. Тэгэхээр энэ баг харагдахгүй энэ дөө чинийг хавхаар л энэ. Йоо энэ модуудыг хараачдаг хүн шиг. Би чиний өмнөөс тэрвэрэдэх үү. Улааны нийлүүлсэн хүн чих шиг. Харагдана уу? За. Харин тийм. Уул авралтай бүхлээ одоон цагдаад байгаа юм. За өнөөдөр British Museum үзэхэ болий. Зүгээр нүд хаашаа би тийшээ явна гэсэн чи British Museum энд байна гэдэг одоо. Тэгээ хажуугаар нь явж байгаа юм чи үзсэн дээрээстэй. Тийм үстэй. Мангар том музей байна. British Museum. Oh, it's closed. Огним том музей. За маргааш нөгөөдрөөс ирээ. Өнөөдөртөө битэл гэж байгаа юм байна. Өнөөдөр бол зүгээр Harry Potter-ийн өдөр юм шиг байна. Тийм хаа музей энэ угаасаа их таах хэрэгтэй баг. Super soft ice cream гэнэ ямар гоё юм. Зарим нэг юм шиг байна. Саяны Harry Potter The Cursed Child гэсэн нь болохоор юу юм бэ? Нөгөө жүжиг тоглогдож байгаа театр нь. Oh, Wednesday-ийн дэлгүүр. Хүйн юу энэ Demogorgon уу? Тийм биш, Stranger Things шүү дээ. Vecna. Энд ийм Soul Plaza гэдэг дэлгүүр байна. Тэгээ дотор нь сөөжөө мөөжөө зарж ийн, гом момон зарж ийн. Тэнд нэг ийм солонгос makeup, skincare дэлгүүр ах шиг байна. Энэ бас K-beauty гэж ийн. Тэр Korean street food энэ юу нэг солонгос гудамж юм шиг байна. Chinatown гэдэг шиг. Chinatown гэдсэн чинь яг булан иргсэн чинь нараа. Энэ яг Chinatown юм шиг байна. Тийм ээ Chinatown гэж ийн. Ихтэй одоо ишээ явахгүй. Нөгөө одоо энэ дараагийн болон эргээд нөгөө нэг Harry Potter-ын хөшөө байгаа шүү дээ. Энд Magic Mike Live гэдэг юм шоу болд юм байна. Нөгөө суудлаасаа хамаараа тикет нь өөр байдаг гинэ. Үзэж сонирхолтой л юм те. Энэ хараа бас юм cabaret шоу болд юм байна. The best show in London гэж байгаа байхгүй юу. Нөгөө Lisa Crazy Horse гэдэг Францын
бас нэг юм cabaret буюу бас яг юм тайжилт бол биш. Гэхдээ ер нь эмэгтэйчүүд нь бараг шалдан шахуу бүжгэлдэг. Гэхдээ яг таг шалдан биш, зарим нь хөхөө гаргадаг. Тийм. Лиза одоо тийм тайзан дээр үзүүлбэр үзүүлсэн шүү дээ. Одоо яг тийм cabaret show бас энд болт юм байна. Энэ ер нь айгүй лайв тайзны үзүүлбэр айгүй их болдог. Гудамжин юм шиг байна. Одоо энэ бас нараа театртай. The Devil Wears Prada-гийн бас юм жүжиг байгаа хгүй мюзикл. Яг энэ гудамж бол бүр асар их хүнтэй юм байна. Бүр юм асар их маш их хүн айгүй их чимээтэй. Одоо манай Harry Potter-ийн хөшөө хаана байгаа юм бэ? Ийм шог зураг зурдаг хүн бас байна. Тэгээд энэ одоо үнэн байна. 20 паунд, 40 паунд, 50 паунд, 90 паунд, 120, 200 гих мэтчлэн. Бид нар ч хайнанд болохоор бас арай ч ийм үнэтэй бол зуруулаагүй юм байна. Тэгээд хийсэн бүтээлүүд нь одоо өнгөтөр зурвал хараар зурвал морол гэдэг. За нөгөө нэг алдартай Harry Potter-ын хөшөөгч олсон. Ийм л хөшөө байна. Акид үзүүлнэ гэж амар лаг хөшөө юм болов гэсэн чинь. Гоё юм уу? Гоё наа. Амар Лондон дээрэл чавд Harry Potter үзүүлнэ гэсэн чинь зүгээр. Хитэн цаг алхаж ирсэн чи ёо арай. За одоо би харах гэж байна. Тэгээд харж байгаа одоо метрогоо үзүүлье. Одоо эндээс бүгдээрээ Jubilee line гэдэг рүү сумаа дагаад явна. Урсдаг шатны айгүй юу. Маш урт заяа. Ингээ хараад. Тэгээ удаан ингээ зам руу гараад явах хүмүүсийн толгойр гэдэл ингээ метро ч хоёр талтай ирнэ. Нэг нь ийшээ явдаг, нөгөөх нь ийшээ явдаг. Буруу зүгтээ суучих юм бол мэдээж шал эсрэг зүг рүү яваад өгөн. Тийм болохоор зөв зүг рүүгээ сууж гэнэ үгүй бидгээс нь харах хэрэгтэй. Одоо нөгөө аппликейшн дээр ч очих байгаа газраа ингээ харуулахаар одоо бүгдээрээ Green Park гэдэг стейшн дээр байгаа хгүй юу. Тэгээ Jubilee гэдэг лайн суухаар дараагийн буудал нь Westminster ингээ гараад ирж. Тэгээ аль зүг рүү суугаа харцгаая. За одоо энэ дээр ингээ харагдчихээн. Одоо Bond Street, Baker Street дараагийн буудлууд харагдаж байгаа. Тэгэхээр энэ зүг нь биш. Тэр зүг нь гэсэн үг. Тэгээ би сая энэ талд нь суусан бол гэрээсээ бүр холтох нь шүү дээ. Ингээ маршрут нь харагдаж байна. Green Park, Canada Water гэж харагдаж байгаа. Проны буудлын одоо энэ надад нөгөө юу шиг санагдаад лээ. Amazing Spider-Man-ийн нөгөө нэг гөрвөлтэй ангитай. Энэ юу н ажлын цаг дуусч байгаа болохоор ер нь юмнууд нь 7-8 гээ хаачт юм байна. Энэ Английн метронд ингэж наалдаг гэсэн үг юм л одоо ингэж ийм порлонтой ингэж наалдаг хэсэг суудаггүй. Би өнөөдөр 22,467 алхалт 16 км алхсан байна. Йоо, за гэртээ шүү. Гарцсан хаана юм бэ? Өнөөдөр бүр айгүй олон дүрс биччихлээ. Камерны цэнийг дуусгах гэдэг. Би одоо гэрийнхаа доотлын зүгээр жижиг сажиг юм цуглуулъя гэж бодсон. Гарахтаа бас дахиад энийг уншуулад тэгээд гардаг. Миний бас нэг ажигласан юм нь эдгээр зүүн гарын дүрм баримталдаг юм шиг үлээ. Хүмүүс нь одоо баруун талаар хүмүүс доош буугаад байгаа байхгүй юу? Урсдаг шатн дээр болохоор баруун гарынхаа дүрмийг баримтлана. Баруун талдаа ингэ шахах зогсно. Тэгснээ зам гарахтаа би яг Монголынхтай адилхан урсгалныг адилхан юм болов гэж бодсохгүй гэсэн чинь миний ажигласнаар зарим газар нь машин ингээ баруун талаас ирээд зарим газар нь зүүн талаас ирээдсэн. Тэг ингээ баруун хараад гарах гэнгүү зүүнээс гинт машин ирээд эсвэл мэдхгүй би буруу анзаарсан юм уу? Зам гарахынхаа доор нь баруун зүг рүүгээ хар, зүүн зүг рүүгээ хар гэж бичсэн байсан байхгүй юу? Одоо энэ дээр чинь look left гэдэг ингээ бичсэн байгаа байхгүй юу? Тэгээд би гайхаад исэн. Яагаад ингээд яг ийм хэмиг ингээд доор бичээд байгаа юм бол гэж бодсон байхгүй юу? Чим ингээд 10 жил бүр нэгдэр ингээд хахад бараг заадаг үстэй. Бараг ингээд рефлекс болсон байдаг үстэй гэсэн чинь зам болгон дээр ингээ өөр юм шиг үлээ. Эсвэл энэ ч нөгөө бүсчилсэн байлаа л дээ. Зон 1, зон 2, зон 3 муруу гэд. Тэгээ зон 1 дээр өөр байдаг, зон 2 дээр өөр байдаг гэж магадгүй. Тэгээ ороод ямар ч зүйлээ цоглуулаад байгаа. Би бүртлээ явж байна. Баамэн. За, өрөөндөө ороод ирсэн. Одоо та нарт авсан юмд харуулъя. Энд чинь 4 паунд байсан баха. Ингээ ирсэн тийм байна. Тэгээ энэ дээрээ би яг энэ дээр нь Emily in Paris гэдэг шиг Ruby in UK гэж бичлээ. Эсвэл Ruby in the United States
D article авахгүй л гүдээ авах юм болов. Энэ минийгээ мэдхгүй байж иж үгүй яг юм юу юм байна нөгөө тавчилсан нэрэн дээр D авах юм байна. Одоо жишээ нь зүгээр USA-ийг Америк гэж хэлэх юм бол Ruby in America гэж хэлэх юм байна. Яг United States гэж хэлэхээрээ Ruby in the United States гэж хэлэх юм шиг байна. Тэгэхээр UK гэж байгаа юм чинь Ruby in the UK гэж хэлэх нь зөв үү? Ямар хэцүү юм бэ? Чаач битгээс асуусан. Тийм биш үү? Зөв байна. Цаа асуучлаа. In the United States, in the UK гэж. Яг England, Britain гэж хэлэх юм бол эсвэл Great Britain гэж хэлэх юм бол зүгээр in авах юм байна. In the United Kingdom. Гоёма. Би түрүүн уруулаа ботсон байсан. Энэ тинтийг авсан. Энэ болохоор fixing гинэ. Ийм үгтэй. Өнгө нь болохоор 05. Энэ нөгөө нэг түнс авсан байрантай. Тэгээ бүгдээрээ хэдэн төгрөгөөр юу авсан харъя. За 2 банан 0.27 паунд гинэ. Тэгээ хоёрыг авахаар 0.54 паунд болж байгаа юм байна. Өглөө үед нь дээрээ мюслитэй ийм йогурт байна. Чиа үртэй. Энэ болохоор 1.5 паунд. 150 паунд. Дараа нь би ийм манго авсан. 250 грамтай юм байна. Энэ болохоор 260 паунд. Тэгээ бас ийм уурагтай йогурт авсан. Уурга угаасаа сайн авах хэрэгтэй. 120 паунд гэж юм. Тэгэл болцсон. Тэгээ энэ бүгд нийлээд 614 паунд болсон байна. Тэгээ одоо мангогоо идэнгээ гоё бичлэгээ хэвлүүлээ. Би нэрээ яах гэж англид ирснэ хэлээгүй юм биш. Би нөгөө Instagram дээр broadcast channel дээрээ хилээ сайжруулна, хэлний сургалтанд сууна гэж ярьж байсан. Тэгэд би орчинд нь ирээд сурж байгаа. Миний сурж байгаа сургууль болохоор EC English гэдэг сургууль. Тэгээд 7 хоног болгон өөр хотуудаар явна. Тэгээд яаж ишээ ирсэн, яаж зуучлуулсан, яаж сургуулаа олсон, визэн дээрээ яасан масан. Би дараа нь яг бүтэн бичлэг хий гэж бодож байна. Яг орчинд нь ирж сурах хэрэгтэй үнэхээр гоё юм байна. Ингээл амар хөрхөн байранд байрлал, байр марийн ингээ цаанаасаа зохицуулаад өгчдөг. Миний харснаар Турк, Орос, Солонгос, Хятад, Франц хүмүүс айгүй их байлээ. Тэгээ мэдээж төвшин тогтоох шалгалтаа өгөөд тэгээд яг өөрийнхөө таарсан төвшөнд очино. Яг заавал одоо англиар айгүй сайн ярьж ойлгодог, заавал тийм хүмүүс л очино гэсэн үг өрнөөсөө биш. Бүр ингээд 0-оос нь эхлээд заадаг тийм анги хүртэл байд юм билээ. За Лондонд ирсэн сайн 1 дэх 2 дахь, бүтэн сайн 1 дэх 2 дахь, бүтэн сайн 1 дэх 2 дахь. Лондонд ирсэн 3 дахь өдөр сая хичээлийнхаа 2 дахь өдрийг тарчаад тэгээ юм идэх гэж нэг юм кебабны газар ороод ирсэн. Тэгээ хамт хоолой захиалаа. Яах вэ? Им донат шүү дээ. Берлин донат bites гинэ. Энийг авчиг гэж одоо шоколадтай юм байна. За өөр mains буюу яг үндсэн хоолнууд нь байна. Энэ wrap-ыг авчиг гэж бодож байна. Махаа сонгох юм байна. Chicken beef mix крем авъя гэж бодож байна. Соусаа бас сонгох юм байна. Spicy sauce, melted cheese. Spicy sauce сонгоч юм уу? Эндхийн spicy нь ер нь их амар spicy биш хаа. Тэгээ ундаад болохоор кола авчи. Нийлээд 12.27. Тэгээ Apple Pay-рээ ингээд төлчихье. Одоо ингээд хүлээхүлтлээ. Би та нарт өнөөдрийнхөө хөтөлбөрийг харуулъя. Энэ болохоор зүгээр Guess-ийн цамц. Тэгээ гадуур нь Tommy Hilfiger-ийн ийм цахилгаантай носон цамц. Badlot-ын джинс өмд, Badlot-ын тэлээ. Тэгээ Puma-гийн пүүз. Тэгээ энэ болохоор JWP-ийн цүнхээ. Бөгж болохоор Evil Eye, Rose Quartz, харин бөгж, муу юмнаас хамгаалах бөгж. Тэгээд миний ивэл чулуу. Энийг хүмүүс гэхдээ сүүн бөгж мөгж гэж андуураад идэм билээ үгүй шүү. Би ингээд яг гэрээсээ гараад бас хоцрох гээд явж байсан. Тэгээд яг метроны бууд руу орох юм нь хажуугаар зурсан нэг юм ихтэй I love your outfit гэсэн. Тэр бүр ингээд амар баярлаад. Өмнөх хэд өдрийг бодвол жоохон сэрүүхэн байна, салхитай. Тэгээ өглөө бороо орж исэн. Тэгээд ийм носон цамцтай явхад бол зүгээр нөө. Энэ болохоор манай яг сургуулийн хажууд байдаг хоолны газар байна. Тэгээд дахиад би өглөө юм мэдэж амжаагүй өчигдөр авсан банана идсэн. Өнөөдөр хичээл дээр бол гоёлаа. Би уг нь
сургууль дотроо гоё бичлэг хиймээр л байна. Гэхдээ одоо багш нарын зөвшөөрөлгүй ч юм уу тэгээ ангийнхаа хүүхдийн зөвшөөрөлгүй нэг бичлэг хийж чадаагүй. Өнөөдөр болохоор бид нар энийг би яг юу гэж нэрлэдэг мэдэхгүй байна заяа. Одоо тэмдэг нэр тийм ялгууд гэлтгэдэг шүү дээ. Whose, which, whom гэдэг энэ холбоосуудыг гэх юм уу эднийг practice хийсэн. Тэгээд татаад унгаа тоглосон. Татаад унгаас тоогоос ингээд цаас тоглоом байгаа хгүй юу? Бахан картнуудтай картн дээр ингээд ялгцсан хүний нэр, газар, байгаль, амтан, зөв random үйл гэдэг ч юм уу. Тэгээд тэднэрийг нөгөө баг болсон хүнтэйгээ ингээд карт авч агаад за which, that, whose, whom гэдэг нөгөө өгтөр биш ээ. Одоо энэ холбоосуудыг ашиглаж тайлбарлахын тулд тэгээд би одоо чинь ингээд pitch гэдэг үгийг тайлбарлаж байгаа хгүй гэсэн ингэсэн байда. An emoji that looks like an ass гэсэн би. Өнөөдөр бас нэг тэр хайл герман залуу гэж бодож байна би. Өнөөдөр 25-наас хүрсэн гэж бид нарт кейк өгсөн. Тэдний яс заншил хүмүүс кейк үлээлгдэг биш тэр хүн төрсөд ризэн өөрөө кейк авчирд юм байлаа. Тэгээ тэрийг ингээ хувааж яддаг. Тэг айгу гоё кейк хийсэн. Өнөөдөр болохоор хичээл 2:45-аас орсон. Тэгээ 6 гэж дууссан юм шиг байна. Дундаа 15 минут завсралдаг. Одоо ч бас юм сургууль биш байгаа шүү дээ. Сургуулийн дээр болохоор бас юм айгу сүртэй том байртай биш. 1 2 3 4 5 дахь орчуулав. Өнөөдөр тэгээд одоо ингээд 6 болсон юм чинь хариг дөөл гэж бодож байна. Нөгөө British Museum үзчих гэсэн чинь 5-аас хаасан шүү дээ өчигдөр. Тэгэхээр одоо ер нь юмнууд хаасан л байгаа. Замаар London Bridge-ээр дайраад London Bridge-ийг жоох ингээ харж сууж байгаа. Тэгээ хард юм уу? Манай дээр болохоор Лондонгийн гүрнээс 2 буудлын яваад байдаг. Нэг 15 минут болох ч юм уу 20 минут ч юм уу. Яг орчинд нь ирээд сурагчдад шал өөр юм байна. Зүгээр Монголын сургуулийн төв цог болон ийм газрыг англиг сонгосондоо бас аягүй баяртай байна. Одоо нийсийн English гэдэг сургууль ч Англи, Америк, Ирландд бас байсан баха. Ер нь ингээд аягүй олон улсад олон салбартай. Тэгээ яг UK-ийг сонгоод ирсэн нь л гоё юм. British аялга бүр аягүй үзэсгэлэнтэй байгаа байхгүй юу? Тэгснэ ингээд барилга хот нь ер нь тэгэл зүгээр ингээд бүр супер байна. Бүр үнэхээр гоё. Тэгээ би бол миний хувьд бол ингэж санагдаж байна. Яг нэг жоохон ажил амьдралаасаа ингээд жоохон халширсан уйтцсан. За уйтцсан гэж айгу муухай юм а. Ер нь ингээд хитрхи нэг хэвийн юм а хийгээд амьдрал ингээд бүр айгу нэг хэвийн санагдаад юм гоё шинэлэг зүйл ингээд хийж үзмээр байгаа тийм бол яг ийм сургалт нь 7 хоног чамаагүй ер нь сурвал гоё юм бэ. За 7 хоног гэж айгу 2 орон болчих юм байна. Ядаж 2-7 хоног. Тэгээ сар 2-3 сар гэдэг ингээд айгу сонголттой юм лээ. Тэгээ сурвал цааш мэдрэмж ер нь айгу гоё юм гоё чаленжтай аз жаргалтай сонирхолтой үзэсгэлэнтэй. Одоо гадаа ер нь 8 болж जैन. Тэг би сая Zara ороод нэг юм хөрх ягаан топ аваад өмсөд үзчихье гэсэн чинь хааж ингээд тэгээд ямар ч алхасаар агаад нэг амар гоё газар ирчлээ. Дахиад зүгээр л нүд хаашаа харна тийшээ хараад. Тэг ер нь Лондон ч нөгөө юм бүрхэг гэсэн штэ. Одоо энэ зүгэр бол бүр супер гоё юм. Тийшээ явъя. Тэгээд Лондон ёо та нар гэхдээ энэ юу ярьж байгаа мартчихлах гоё юм аа. Ер нь бүрхэг цаг агаартай гэл ингээл бид нар мэдэн штэ. Тэгээ өнөөдөр яг тэр бүрхэг цаг агаар нь эхэлж байгаа шиг байна. Тэгээ угаасаа яг юм зуны 1 2 7 хоног нь яг юм нартай, салхихгүй, халуун байдаг. Гэсэн тэгээ би яг тэрний 1 2 өдрийг үзэж чадсандаа айгүй баяртай байна. Гэхдээ яг юм одоо сэрүүхэн цаг агаар бүрхэг салхитай цаг агаар нь тийм одоо солонгосын салхи айгүй юм жаварлаг бүр юм хахир байсан байхгүй юу? Бүр ингээ яс руу ороод Шанхайд ч ихсэн салхи нь ингээд бүр хаг ташаадсан бүр дотроосоо бүр ингээд. Тэгээ энд болохоор ёо энд гэхдээ яг юу юм бэ бурхан би хаана удаага мэдэхгүй байгаа ч амар гоё юм. Тэгээд энд болохоор тийм биш юм байна. Салхи нь айгүй тухтай бүлэхэн. Тэгснэ ингээд бас байнга зогсоо зайгүй салхилаад байхгүй. Хэсэг салхилж агаад тэгээд болчтой юм байна. Тэгээ энэ хэсэг бол бүр үнэхээр бүр ингээд химэл аюу хон шиг харагдаж байна. Бодит биш юм шиг. Гоё гайз. Энэ юу нөө миний хараа хүрдэхгүй.
Ямар сонио муухай өнцөг байдаггүй хот вэ? Бүх өнцөг нь гоё юм. Зүгээр ингээд алхаж байгаа гудамж нь амар гоё. Надад яг ийм мэдрэмж төрөөд байна. Одоо жоохон бамак намайг ингээд явж ийн гэдгийг ингээд төсөөлж исэн болов гэж бодохоор айгу хөөрхөн санагдаад байна. Тэгэд би яг тэр жоохон бамакийнхаа одоо том их чинь тэгээд яг ийм жоохон дүүгээ хөтлөөд бамакыг хараа. Чим гой газар ирсэн биш бамак гэл ингээд тэгээд агуулаа явж байгаа юм шиг. Би бол ингэж бодлоо. Лондонд бол ертөөсөө газрын зураг ашиглах шаардлагагүй, ямар нэгэн аяллаа маршрут гаргах шаардлагагүй. Зүгээр л нүд чинь хаашаа чамайг харуулж ийн гэсэн зүгээр байна хад. Ингээл гайхшруулсан гоё юм зүгээр ингээл зам угаасаа л гараад ирэх юм байна. Ялангуяа энэ хоёртуудаар аялах уцаа оролдоод бүзүү байнгын доор байдсан шүү дээ ингээл хөдөлгөөний дутагдал авах юм нэг үзүү гоё ирээд байгаа байхгүй үдээс хараад байгаа үдээс хараад ингээд за би замынхын учрыг ер нь ойлгосон шүү. Эхлээд дандаа баруун хард юм байна. Монголд эхлээд зүүн хардсан шүү дээ. Ингээ хэлд баруун харчаад дараа нь энэ талаас маш ирд юм байна. Өчигдөр би нөгөө нэг 25 мянга алхаад орой ирсэн ч миний хөлбөр ингээд мэдээг алдсан байсан. Ингээд суусан ч бүр ингээд час гэж бодгоо бүр. Одоо дараа нь гоё юм байгаль харж нүдэ баясгамаарай. Энэ Лондонд амьдардаг хүмүүс өөртөө айгүй гоё хотод амьдарч ийн гэж боддог болов. Эсвэл ингээд бассан мэт байлаа. Зүгээр ингээд нэг рандом нэг юм гоё цамхаг байждаг. Одоо нөгөө Лондон бриж дээр ирж байгаа байхгүй юу? Тэгээд яг одоо тэнгэрний юм тод харагдаж байна. Барилга хаахгүй. Тийм болохоор би та нарт яг энэ бүрхэг тэнгэрийг харуулъя. Одоо яг миний харж байгаа зүйл маш үзэсгэлэнтэй байна. Roman Britain үе гэж байсан гэсэн штеп. Манай эртний 40 оноос 400 жилийн турш ромчууд одоо эртний ромчууд одоогийн италиуд гэсэн үг. Тэд нар Британиг одоо эзэлж исэн байхгүй юу? Тэгээд тэр үедээ энэ гүрийг барьсан гинэ. Одоо энд дэжтэй нийт 115 төрлийн загас, 12 төрлийн шувуу бас байдаг гэж байна. Roman Britain-ийн дараа Anglo-Saxons, Vikings үе гэж байдаг байхгүй юу? Тэр нь 5 дугаар зуунаас 11-р зуун хүртэл үргэлжилсэн. Тэгээд тэр үед Vikings нар дайраад энэ гүрийг нураас за өрөөнд ороод ирлээ. Өнөөдөр гадаа бороо орсон. Би сая юу яасан ш нэр айгуу сонирхолтой. Нөгөө London Bridge дээр явж ирсэн шүү дээ. Нэг буланд нэг залуу бүжиглж байна. Яг юм одоо миний бүжиглдэг стилийн бүжгээр яг тэр гүрний тэн нэг юм нөлөөтэй нэг юм хальт толь шиг юм байсан. Тэр толинд хараад ингээ бүжиглээд байжсан. Би ингээ харж агаад очсноо ингээ юм асуусан. Танад ер нь одоо дэглэлт сурч болохоор нэг удаагийн юм дэглэлтийн анги мангтай студио байна гэж асуусан байхгүй юу? Тэгсэн чинь надад нэг 2 студ хэлж өгсөн. Тэг яг би ингээд буцаад явах гэжсэн чинь гинт ай тавиал тэр залуу бүжиглээд эхэлсэн. За бүжиглээд эхэлсэн ч гэж яг юм бүжиг дэглэж байгаа харагдаад тэгснээ би шууд ингээд ичгүй тэнд очиод ингээ өөрийг ингээ харж зогсоод тэг бичлэг хийж заахгүй уцаараа доор уцаа тавьчихсан. Тэг би ямар очсноо бичлэг хийж яхад нь би чамайг харж зогсож болох уу гэх юм уу тэгж болохгүй шүү дээ. Тэгээд би юу байсан. Тэгээд би яг бичлэгээ зогсонгууд нь би чамайг ингээд хараад байж байгаа нь чамайг тухгүй байлгаж гин үү? Би бүдүүлэг одоо байх гээгүй шүү. Хэрвээ тухгүй байлгаж ивэл хэлээрээ. Дэгэлт гаргаж байгаа мó? Би дэгэлтээ чинь сурж болох уу? Би урд нь ингээд бүжгэлдэг байсан юм аа. Гэхдээ одоо ер нь бол форма алдсан. Гэхдээ чамайг дургуцахгүй гэвэл би бүжиж ингээд сурж болох уу гэсэн чи тэгтэг гээд. Тэгээ би бас ингээд YouTube дээр влог хийд юм аа. Тэгээд бичлэг хийж болох уу гэсэн чи тэгтэг хамаагүй гээд. Тэгээ би уцаа ингээд газар тавиал бичлэг хийгээл би тэр нэлээд удаан бүжиглсэн за. Тэгсэн чинь ингээд бороо ороод тэгээд тэр залуу чиний камер чинь
яг яачих واخа, норчих واخа гэдэл би гүйж жаал. Тэгэд ингээ бичлэгээ зогсоосон чинь тэр зогсоодог юмн дээр яг бичлэг явж байгаа үед удаан дарахаар тэр хийжсэн бичлэгээ устгахчт юм байна. Тэгээд тэр бүжгийн бичлэг байхгүй. Уг нь амар гоё дэгэлтэйсэн. Яг юм чийл, им хэцүү биш, хит амархан биш, биеинд айгүй гоё, хийхэд айгүй гоё урамтай Крис Брауны дуун дээр. Тэгээд тэр залууг болохоор Jack гэдэг. Тэгээд би Instagram-ыг авцсан. Тэгээд тэр залуу ингээ хэлээд ер нь бол бороо асгарах үедээ асгардаг. Гэхдээ энэ бороо асгарах үгүй сайн мэдэхгүй зогсож магадгүй юм шиг байна. Тэгээд хэрвээ зогсвол хоёлоо өргөлждүүлээ гэсэн чи бороо зогсоогүй. Амар цэмтраны буудлын руу би тэр ингээ хамт талхаад тэгээд ингээ ойр зурм ярьж байгаа байхгүй юу. Тэгээд энэ залуу болохоор угаасаа энд хийх. Тэгээд энэ хоттой ер нь жоохон дурггүй гэсэн. Ер нь UK-д дурггүй, UK-г жоохон хүмүүс хэтэрхий хөөргөөд идэг гэж боддог гэсэн. Цагаагаар нь айгүй хэцүү, хүмүүс нь айгүй хүүтэн хүндэл гэдэлээ ер нь. Би тэр залууд хэлээд хоёлаа дахиад ингээ бичлэг хийж болох уу? Би энд ингээд ер нь энэ 7 хоног байна. Тэгээд чи завтай боломжтой гэвэл дахиад би чиний тэгэлдэж сурч болох уу гэсэн чи болно. Гэхдээ 5 өдөр завтай байхаа. Тэгээд тэгэх юм бол би бас бүжгэлдэг найзуудаа дагуулад ирэх гэсэн. Тэгэхээр гоё. Лондонгоос бүжгийн бэлтгэлийн бичлэг оруулах гоё эзтэй. Би тэгээд дахиад жоохон юм цуглуулсан. Гэхдээ жоохон мэдээж том ус авлаа анх удаа. Ч таам гараад байгаа. Манго авсан. Тэгээд анар ингээд болсон өөр юм аваагүй. Тэгээд нэг йогурт авсан юм би. Одоо 1 2 3 4 юм нийлээд 7 паунд 79 болсон. Тэгэхээр чин за 8-аар бодъё л 8 5 бараг 40 мянга шахуу. Тэгэхээр энэ хоёр ер нь бол гайгүй л үнэтэй юм шиг байна. Тийм айгүй их үнэтэй биш. За би тэгээд одоо цаг аяған дотор байсан усаа хувц руу асгачлаа чимдан руу. За намасте таймаарай. Хинч миний усыг түлхэж сагаагүй би өөрөө асгацаа одоо хохино. Цаг одоо 22 цаг 20 минут болж энэ YouTube дээрээ Лондонгийн влогныхоо ядаж ихний хэсгийг эвлүүлээд тавьчих юм уу гэж эвлүүлмээр байна. Багш гэрийн даалгавар гэсэн гэрийн даалгаврыг хиймээр байна. Маргааш өглөө би хичээлтэй өнөөдөр өдөр хичээлтэйсэн. Йоо за би энэ усыг цэвэрлээ. Баяртай. Энэ бол бүр супер амттай байна. Цагийн зөрүүгээрээ Монголд болохоор одоо 7 цаг эрт байгаа. Тэг яг Монголын нойрч минийх айгүй хэцүү шттэ шөнө 4 5 гэж унтна. 2 3 үдсэрнэ. Гэхдээ яг Лондонгийн цагаар бодохоор би айгүй ирцрээд байгаа. Зовлонгоо цаанаасаа 8 7 6 гэж зэрэг байгаа. Тэгээд өчигдрийнх шиг бас арайч тэгэж 20 км алхаагүй хичээл орой орсон. Одоо хичээл 6 гэж харсан болохоор 10,000 алхал хийсэн баг. 11,653 алхалт 7 км. За бараг 8 км алхсан байна. Тэгээд одоо чинь ядаж бичлэгээ одоо шигээ зүгээр ард ардаас нь ядаж өрөөд тавьчих гэж бодож байна. Гэрийн даалгавраа гаргаж ирээд нэг утахгүй байхаа хэр хэцүү юм байсныг би ядаж аваад хараагүй байсан. Нилээ олон дүүрс ингээд цугларсан байхаар юу айгүй хэцүү байдаг. Бүр ингээд түүртэд байдаг. Ёо энэ олон дүүрсийг яаж эвлүүлнэ гэж бодоо. Тийм болохоор эхнээс нь ядаж эхний 1 2 өдрийнхөө юмыг ингээд эвлүүлээд байвал амар ах гэж бодож байна. Дөрөв цаг 24 минутын дүрс шүү дээ. Яг ихний оруулсан дүрснүүд хитрхи урт дүрс байгаа болохоор жоохон гацчихж байгаа юм болов. За. Тэгээд энэ влог ч аягүй сайн уу баяртай байхгүй. Аягүй сайн влог болж шүү дээ. Нурамэр юм бэ. Одоо энэ дотор чихнээсээ хүний цогц байгаа гэж боддоо. Би бүрийг салгалж өглөө. Цугаа авчлаа. Энэ жил би 2 удаа өөрийгөө шагналчлаа. 20. Do you think I'm younger than you? I think younger. No. 30? 20. 18. 30. Энэ бол Tower Bridge. Ийм л хөвгтэй юм бол